Жал дундуур урсаж усан дотор шатсан эр зоригт хөвгүүдийн хамт цус эмс охидын гооцлон гэр бичигдсэн их Монголын түүх Тэнгэрийн түүх Алтан цадик Эрхэм сонсогчдоо Алтан цадик түүхэн зурвал нэвтрүүлэг Үндэсний хувьсгалын зүтгэлтний зурвалынхаа шинэ дугаарыг хүргэж байна. Энэ удаа баруун хязгаарыг элбэн тохиноулагч Улаастайн сайд номч мэрэгэн Егзэр дэлв хотогт Башлуугийн жамсран живэн тухай өгүүлэхээр бэлтгэлээ. Хоёрдугаар зууны Монголын шашинтрын нэртэй зүтгэлтэн дэлв хотогт жамсран жив 1884 оны 10 дугаар сарын 8-нд Засагдхан аймгийн Загад самбарын хошуу буюу Завхай аймгийн Төлөвтэй сумын нутаг Баян айраг уулын бэл ойгон нуурын хөвөнөө төшлөгийн болог хэмээх газар Лууцагт Малчин ард Балшуугийн отхон хүү болом төржээ. Хожимтрээд Энх хамгаалан хааны үед Монгол орноо анх ирснээс хойш 5 дахь дэлв хотогт биебээр аавынхаа 67-тай байхад төржээ. Би нэг ихч нэг ахтай байсан бөгөөд тэд маань намайг төрөх үед 14 10 настай, ээж маань 48 настай байлаа. Манайх ядуу малчин удамтай. Намайг төрсний дараа жил 20 хон, 4 өхөр, 2 морьтой болжээ. Намайг төрсөн тэрвэл манай гэрийн тооноор гэрэл гарч байсан гэж олон хүн ярьдагсан. Иймээс намайг мөсөн тахлын эзэн гэж нэрлсэн бөгөөд миний жинхэнэ нэр бол Жамсранж байсан юм гэж өөрийн намтартаа өгүүлжээ. Тэднийхээ нар ванчин хийдээс 30 орчим бээр зайтай байлаа. Хорвоод мэндэлсэн тэр жил нь дээр хүрээний 2 хотогт дэлв хотогт наравынчин гэгэн хоёул жанжхалж тэдний хойтрыг тодруулахаар жирийн бус дэшгэр хүүхдийн нэрсийг гаргасан байна. Энэ хүүхдүүд дунд Жамсран жавч багтлаа. Шинэ дэлв хотогт тодруулахаар бусад хотог товилгаадад хэл хөргүүлсэн тул тэдний зарим нь шоорхож зүгийг гархан зүйтэй гэж байхад зарим нь 108 ирэхээр мэргэлж зарим нь чойжин бууж байжээ. Наравынчин хэдийн хүмүүс 3 жил орчим нэрийн судалж шодох дарах зэргээр сонгож байжээ. Ингээд өмнөх дөрийнхээ эдл чиргэлж байсан аяга болоод ярьж хэлж байсан зүйлс нь зөмбөлөгтэй байсан учраас 5 настай Жамсран жавыг онцлон үзэж дэлвийн 5 дугаар хойтроор тодруулжээ. Бээжинд ч Манжин эзэн хаан баталсан байна. Түүний тухай нутгийн ард иргэд өнөөхөр үлгэр домог мэт зүйлийг өгүүлэн ярьдаг. Манай хогшоо одоо ярьж байсан. Тэгээ ээжийнх нь би нэг жаахан ядруухан шиг байгаад тэгээ байж захтаа тэр жоохон хүүхэд юу яжсэн юм бэ? Ийм зод гэж л одоо ярьдаг настаач уу. Тэр нь жоохон одоо юу байдгийг л мэдэхгүй. Тийм одоо хийж сууж байгаа. За өнөөс нь цагаан марын минь одоо хэр юм хэрэглээд ээж маань идэгрээрээ гээд нөгөө хийсэн зодоо ингээд авчихад тэр нь хугуурчунаад үндэл тэрсэн тэр цагаан морийн одоо хэр юм аргамжаандаар нь хэрэглэж гисэн. Ээж нь одоо идэвжсэн гэж юм хэлгээд одоо ярьж байсан. Айргийн багш гэж одоо энэ ноцгон гэдэг өвлжин дээр өвлжж байсан их том энэ нутгийнхаа ард түмнийг одоо даасан юм том багш байсан байлээ. За тэгээд тэр хүнд өөрөө ер нь одоо бас нэг игэл биш хүн төрчих шиг боллоо. Одоо өвлжөөнийх нь хувьд бол ойрхон л доо одоо нэг тийм 4-3 км ирээтэй л одоогийн югаар бол иймэр газар. Тэгээд өөрөө тэр одоо айлд морилж очоод очихоор нараас нь одоо явж явахт нь
тэр одоо нөгөө нялх хүүхдийн одоо нөгөө даав тэр үстэд бол одоо тэгэл бодвол тэр нэг ноос одоо эсгийж байдаг юм уу тийм л юмар л одоо гидчихсэн байгаа да. Жих юмнууд нь бол жих маягийн. Тэр юмнуудын одоо гэрийн бүсэндээ авчуулчихсан байж хахад нь шар цэцэг одоо ингээд гэрийн тойроод уухчихсан юм шиг. Тэр чинь бол одоо намрын дунд 10 сард бол одоо бас цэцэг ургана гэх асуудал байхгүй шүү дээ. Тэгэхэд л одоо тэгэж одоо тэр айргийн багшийн мэлмийн одоо тус чарагчжсэн юм лээ гэж одоо ингэж манай нутагтад бол одоо ярьж байдаг. Сая та бүхэн Завхан аймгийн Төлөвтэй сумын Ойгон багийн малчин Гамбатын яриаг Монгол үндэсний олон нийтийн радиогийн Алтан сан мөргөөс сонслоо. Таван настай Норо Мөнчийн хийдэд ханзалагдсан Жамсранжав төлөвгүй төвд өсөг таниж 6 таадан 3,000 шогол ном буюу 180,000 үг тогтоож 7 наснда төвд номоо Монгол руу орчуулж 12 тойдоо төвдөөс Монгол руу, Монголоос төвд рүү судар жилетээ орчуулах болжээ. 7 настайдаа Арав Жун, 21 тэдээ Гэцэл Сахил, 25 настайдаа Цорж, 29 наснда Саматай багш цол хүртсэн байна. Дэлив хотогт 18 настайгаас шашны үйлэргэн зэрэгцээ гадаад Монголын өөртөө засан дохинох асуудлаар Уляастай болон ховдод чуулган хэлэлцээнд оролцдог болжээ. 1911 онд Хятадаас Монголыг тусгаарлан зарлаж хүрээний богдыг хаанаар өргөмжиллөө. Дэлив хотогт тухайн цаг үед нутаг хошуунд маш нөлөө бүхий нэгэн байсан тул үндэсний эрхчлээний хувьсгалд татагдан орсон төдийгүй удирдагчдын нэгэн байжээ. Дэлив хотогтыг баруун хязгаарыг тохируулахад онцгой үүрэг гүйцэтгсэн гэж судлаачид тэмдэглэжээ. Мөн 1916 онд өмнөд хязгаар Солин хэрийн чиглэлд Хатанбаатарын их зэрэг мордож хагас жил орчим үргэлжилсэн аян дайнд Монгол цэргийн ламаар ажиллаж тухайн цагийн нөхцөл байдлыг мэрэг төлөвөөр мэдэж байжээ. Улс их орныхоо тусгаарлагдтал бүрэн эрхт байдал Монгол зөөнийхөө сайн сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн Дэлив хотогтын гавьяаг Богд хаан үнэлж 1916 онд хотогтог гийн цол зарилгаар хүртээсэн байна. Мөн 1919 онд Урайхан тарлагчин хэмээх нутагт хамгийн нөлөөвхий том лам нар үзэл бодлоор талдсан шашны шинжтэй том бослог гарахад мөн л Баатарван Дэлив хотогт хэрэг хэлэлцэж орлогч Жанжин цэргийн ламаар явж хянан сэргийлэх үйлсэд үлэмж гавья байгуулсан тул номч мэргэн Югзэр хотогт цолыг зарилгаар олгожээ. 1920 онд Дэлив хотогтыг Богд хаан дахин дуудуулсан нь Хятадын ерөнхийлөгчийн амраг айлтхан сацуу Хятадын албаны хүмүүс болон ялангуяа Америкийн төлөөлөгчтэй уулзан Монголын автономи төрхийг сэргээхтэй холбоотой асуудлаар төлөөлөгчтэй хамт Бээжин явахад томилолт байлаа. Богдын төлөөлөгч дөрвөн хүн шинжин сууж Монголын автономийг сэргээх үндэслэлийг тодорхойлсон Богдын бичгийг үйлдсэн бөгөөд тэр дөрвөн хүний хоёр нь Дэлив хотогт Жалханц хотогт нар байсан байна. Түүний дурсамжид бид Хятадын ерөнхийлөгч болон албаны бусад олон хүмүүстэй уулзсан боловч бидний айлчлалын зорилгыг урагшлуулахад ер дөхөн болсонгүй. Харин энэ айлчлалын зуур Жалханц хотогт маань Америк нэгдсэн улсын элчин сайдтай уулзаж би Америк нэгдсэн улсын зэрэг ачшээ Америк бөөсийн төлөөлөгч Франц Ларснер хэлмэлчлүүлэн уулзаж Богдын бичгийг барьж амжсан билээ гэсэн байдаг. 1922 онд ижил мөрний торгууд дамби жансан ховдын хязгаарт уймэн дэгдэж дээрэм тонуул хийж хүмүүсийг тарчлаган алж түүний захиргааталтаа сайсан ховдын омрол хэсгийн өөлд дөрвөд хасгууд нутаг орноос оргон дөрвж дамби жансан тэднийг мөрдөн мушгин барьж амьдаар нь арсын хуулах зэрэг харгислал хэрэгсгэдэрсэн тул түүнийг устгах онцгой даалгавар Уляастын сайд ламжуур дамжуулан Дэлив хотогт дэржээ. Дамби жансан шашны цол хэрэгмээр нь Дэлив хотогтыг хүндэлдэг байсан учраас энийг далимдуулж Дэлив хотогт Монголын шин засгийн анхны ерөнхий сайд Жалханц хотогт танд шагнал гардуулахаар хүрээнд өрсөн
хэмээн урилгын бичиг найруулан бичиж Дамбижааг танилах хүмүүс энэ тамхтай бичгийг авч дэлгэв хутгатын ич төлөөлөгч болж итгэлийн олж гэрт нь ороод устгасан гэдэг. Хожим тэрээр 1931 онд хэлсээр хоригдсон байцаагдж байхдаа оргодол Дамбиж жанцантай холбоо сүлбэтэй байсан гэсэн ял тулахад холбоо сүлбэтэй байх нь битгий хэл улс орныхаа амар тайван байдлын төлөө бурхны үйлдэмгүй хэргийг яахан аргагүй өөрийн гараар үйлдэж түүний өвхөлд би оролцсон доо гэж утсан байдаг. онд Дэлгэв Улаастын сайдаар томилгодож жилхэртэй ажиллаад уг албанаас чөлөө хөсч Нараванчин хийдэдээ сууж зовсон ядарсан олонд буян үйлдэж хурал хурж ном айлдан судар бясалгажээ. 1928 оны эцсээр Монгол Ардын Хувьсгал намын 7 дугаар их хурал болж хурлын шийдвэрийн дагуу 2 дугаар шалгалт цэвэрлэгээ хийж хувийн худалд эрхэлдэг аж байдал нь аваа дээшилж мал хөнгөтэй болсон хүмүүс урд нь зэрэг цал хөргөмтэй байсан ноёд лам нарын 5,000 гаруй хүнийг баруунтан ангийн бус этгээд гэж намын гинэнээс хасаж хөрөнгөний хураажээ. Нараванчин хийд болоод дэлгэв хутгатын хөрөнгийг ч хураажээ. Гэтэл 1930 онд тайж иргэдэн давгийн хэрэггчээр хотод дуудагдан 1 жилийн турш байцаагдан хоригдсон байна. Дэлгэв хутагт хожим өөрийн намтартаа хэрхэн байцаагдж байсан тухай бичиж үлдээжээ. Хэрвээ та энэ засгийн үйл хэргийн төлөө байдаггүй юм бол яагаад энэ эсэргүү бүлэгтээ нийлсэн юм? Би тэдэнтэй ямар ч холбоо сүлбэ байхгүй. Үгүй ээ, та холбоотой. Би тэдэнтэй ямар холбоотой юм? Ловын шамрын мэдүүлэгт тэр хүн иргэдэн даваг та хоёрын хооронд гүйдэг байсан гэсэн шүү дээ. Тэр хүн тэгж хэлдэг юм байж. Харин би түүнийг зөвшөөрөхгүй. Тэгвэл тэр хүн худлаа хэлж байгаа хэрэг үү? Тийм ээ. Тэр хүн худлаа хэлж байна. Яагаад тэр хүн худлаа хэлээд байгаа юм бол? Яагаад худлаа хэлж байгааг нь би хэрхэн мэдэх вүлээ? Намайг энэ засаг ямар буруу юм хийлээ гэж үзэж байгаа юм бол? Өөрийн мэдэж байгаагаар буруу хийсэн хэрэг байхгүй юмсан. Хэрв та бүхэн намайг буруу хэрэг хийсэн гэж үзээд мэдэж байгаа юм байвал түүнийг надад хэлж өгнө. Үннийг нуугаад байх хэрэггүй шүү. Таны жинхэнэ байдлыг бид мэднэ. Таны тухайд үннээ хэлвэл үл зүйтэй л байх. Ингэвэл ялч нь хөнгөрч магадгүй юм. Энэхүү шүүхурлаар дэлгэв хутгтыг 5 жилээр хорих ялыг тэнсэн харгалзжээ. Тэнсэн харгалзах гэдэг хэрвээ дахин баригдах шалтгаан гарваас түүний цаана шууд алах ял байгаа нь ойлгомжтой. Түүнийг эрт араагүй хэзээ нэгэн цагт дахиад баривчлан гэдгийг тэрээр сайн мэдэж байлаа. Монгол орны төр засгийн эрхэнд Монгол Ардын Хувьсгал намын зүүн жигүүрийнхэн гарч сүм хийд лам нар угсаа залгасан пиадл ноёдын улс төрийн эрх үйл ажиллагааг хязгаарлах, өмч хөрөнгийн хураах зэрэг хэд хувьсгалдсан ажиллагаанд дургуйтсал улам ихсэж хил хязгаарнуудын олон айл өрх 1920-с 30 онд нутаг орноос дөрвөн юм. Манжуур, Өвөр Монгол, Шинжааны нутгаас Монгол орны эсрэг тагнуул ухуулах сурталчилгаа зэвсгэлсэн төрмгийлэл дээрэм тонуул хийж айлуудын хүчээр хил давуулан нүүлгэж байлаа. Мөн Далай ламтай зөрчилдөн таархаа билсэн 5 дугаар Ванчин богд гэлэгнэмжил хятадын хойд нутгаар хэсүүчлэн явахдаа Гаминдааны эрх баригчид Японы зэргүүдэд баривчлагдан ашиглагдаж түүний нэрээр манай орны эсрэг Ванчин богд 10,000 зэрэгтэй Монголын урд хилд ардын засаг устгахаар зэхэж байна. Зэрэг цуурхал манай улсад дэгдээд байсан юм. Энэ нөхцөл байдлыг тухайн цаг үед дотоодыг хамгаалах газар шийдэхдээ тагнуулын үйл ажиллагаагаар Ванчин богдын үзэл бодлыг мэдж дөрвөн гарсан иргэдийн байр байдлыг судлах хэрэгтэй гэж үзээд Ванчин богдод итгэл олж харилцаа тогтоож чадах хүнийг ганцхан
Дэлив хотогт гэж үзжээ. Энэ нь Дэлив хотогт 1927 онд нэг удаа Ванчин богдод бараалхах хүсэл гаргаж байсан. Өмнөх төрүүд нь хэд хэдэн удаа Ордос нутагт төрж байсан. Өвөр монголчууд манай хотогт гэж Ордост ирж суухыг хүсгэд цэцэг хөөсөн ирвэхэ бишээ гээд очоогүй билээ. Иймд өвөр монголчууд түүнийг очиход дуртай хүлээн авна гэж үзжээ. Ингээд Дэлив хотогт 1931 оны 2 дугаар сарын 26-ны өдөр эх орныхоо хилийндээ салхажээ. 1932 оны 6 дугаар сарын 28-нд Бээжин хотноо очиж Ванчин богдод мөргөөд Нанжин хотноо халахын тухай хуралд төлөөлөгчөөр сонгогдсон 500 төгрөгөөр шагнагадан хятад Монгол альч улсад дураар явах тамхтай бичиг олж авчээ. Дэлив хотогт энэ хуралд оролцсныхаа дараа өвөр Монголын нутагт сууршиж байхдаа баруун сүнэдийн дэмчиг донруу лам болон тентхийн Япончуудад дотны харилцаатай ажиллаж байжээ. Дэлив хотогтын амнаас аюулгүй байдлын хангасралгоор Дэлив хотогт эх орноос урвжээ гэсэн бодолд суурхал тараасан байна. Энэ суурхал харийнханд итгэл өнөмшил төрүүлсэн ч хотогтын наринд хар толб болон үлдсэн билээ. Учир нь хилийн чанд явсан нь Монгол руу эргэх холбоо барих боломжгүй болсны хажуугаар 1937-оос 1939 онд Дэлив хотодод үүрэг өгч явуулсан хүмүүс цөм хэлмэгдэж үгүй болсон нь үнэн учрыг мэдэх хүнгүй болж оргодол гэдэг хуурамч нэр нь үнэн мэт болжээ. Өмнөд нутагт байхдаа дэслэгч жамсран гүн гэх нуус нэрээр мэдээлэлрүүлж байсан тухай баримт өдгөө тагнуулын байгууллагын архивд хадгалагдж байна. Дэлив хотогт 1930-аад оны сүүлчээр энтхэгээр дамжин төвд орохоор бүхий л бэлгэлэн базааж байтал Гаминдааны нуус албаныхан Сэчин хотод дуудан саатуулжээ. Та нар явдгаар явдаа. Багш нь удахгүй хойноос чинь очино. Ингээд шав нартан хэлэн үлдсэн Дэлив хотогт хятадын ерөнхийлөгч Чанкашигийн дэргэд зөвлөхөр ажиллаж 6 хоног үтсэн байна. Харин 1941 онд Чанкашигийн зөвлөхөөр Америкаас Монгол эрдэмтэн Латимор ирж жил гаруй хугацаанд тэд нэг байранд амьдарсан байдаг. 1946 онд Хятад улс Монголын тусаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн билээ. Хожим Америкийн нэртэй монгол эрдэмтэн Овен Латимор Дэлхийд 6 сая гаруй монгол байна. Бүгдийг нэгтгэн нийлүүлвэл хүчтэй улс болно доо гэж ярьж Америкийн зөвлөхийг болон Чанкашиг зочоодог байсан хүн шүү. Гаминдааны засгийн газар Монголыг хүлээн зөвшөөрөхөд Дэлив хотогт их хувь нэмэр оруулсан хүн та нар зөвөр ойлгох ёстой гэж бичсэн байдаг. Дэлив хотогт 1946 онд энтхэг төвдөд хөл тавьсан байна. Дараа он буюу 1947 онд монгол эрдэмтэн Овен Латиморын урилгаар Америк нэгдсэн улсад морилж Джон Хефкинсийн их сургуулийн Монгол судлалын танхимд 4 жил зөвлөх багшаар ажиллажээ. 1952 онд Европоор дамжин Америкт цагаачлан очсон халимгуудын байгуулсан Буддийн сүмд их хамбаар залгадан бурхан номынхаа ажилд шамдсан байна. Дэлив хотогт 1960 онд Монгол бусад тусаар тогтносон улс хурлын адил нэгдсэн үндэсний байгууллагад бие даасан гишүүн байж болно гэдгийг Чанкашигаар хүлээн зөвшөөрүүлсэн төдийгүй 1964 онд Монгол улсыг нэгдсэн үндэсний байгууллагын бүрэн эрхэт гишүүнээр баталсан Ерөнхий ассамблеийн чуулганы танхимын арын игнэнд Дэлив хотогт нүдэндээ нулимстай суусан гэдэг. 20 дугаар зууны Монголын шашинтрын нэртэй зүтгэлтэн Дэлив хотогт жамсран жив 1965 оны 4 дугаар сарын 7-нд Нью-Йорк хотод насан эцэлжээ. Тэр цагаас даруй 25 жилийн дараа буюу 1990 оны 5 дугаар сарын 18-нд бүгд найрамдах Монгол Ард улсын дээчүүхийн 4 дугаар тогтоолоор башлуу овогтой жамсран жавд холбогдох хэргийг хүчингүй болгон
цагаатгсан билээ. Эрхэм сонсогчдоо, Алтан цалиг түүхэн зураг нэвтрүүлэг Windows-ны хувьсгалын зүтгэлтнүүд цувралынхаа шинэ дугаараар баруун хязгаарыг элбэн тохиологч Улястан сайд номч мэрэгэн Егзэр дэлгэв хотогт Башлуугийн жамсран живэн тухай өгүүллээ. Бэлтгэсэн Гиндэн сүрэн, найруулагч Цэнгэл, нэвтрүүлэгч Гантмар.